болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75/2. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.1 хөтөлбөрөөр сугаал хариулан сонсож буй эрхэм сонсож үзэгчтэй энэ өдрийн амар амгалан дахин айлхъя. 7 болгоны даваа сав гараг болгонд радиогийн 3 дугаар студиэс хөнгөлөлттэй хөнгөн байцгааг сүрэтээр Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэгчтэнд шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 29-ны сав гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань энхүү эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар 23 жилийн түүхт миний сэргийх цаг сүрэтээр биеийн шингэн сав нэв Малк косметиксийн албаас нэрхтэр оруулж ирж байгаа нэв биеийн шингэн сав хамтран айлж байгаа. За мөн 22 жилийн түүхт махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Trust Trade компани сэтгэлээр шингэн сүрэтээр гахаа утсан махан хамтран айлж байна. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хүүхнүүд ясман дээр мэдрэмжгүй штэ гэдэг сүлээр яасан үнэн шийдвэ. Яасан үнэн шийдвэ. Тий хүн штэ нэрээ. Тий штэ тий. За ирчүүд илүү мэдрэмжтэй юу хүүхнүүд илүү мэдрэмжтэй гэвэл шууд санал асуулгаар эхэлчихэд манай найруулагч санал асуулга оруулна. За та хоёр Пятналцаа. Тий. Пятналцаа. Тийм ойлгомжтой юм дээр санал асуулга аваад хэрэг байгаа ч юм уу. Ойлгомжтой тий. Тий угаасаа л ойлгомжтой шүү дээ. Би зүгээр наад захын жишээ татгатал тэгэл дуусаа. за тат. Тий. За өөр ямар нэгэн гадаадтай улс оронд явлаа. Явж байна. Тэгэхээр их тэртгээс үг явж байгаа шүү дээ. За тэгэхээр тэг музей үзэхээр чи юм яриад дээ. Балаа юм яриад дээ. Дэлгүүр орё гэдэг. За энэ ч одоо юу гэсэн үг вэ? Тэгээ урдгийн ямар ч мэдрэмж байхгүй шүү дээ. За театр орё гэж би хэлээгүй. Зүгээр музей орё гэсний төлөө амьдрал мэдэхгүй гэсэн. Би л авдаг Ленинградын Эрмитаж музей орыг өө тэгээ гэл орно. Чи харин хэдүүлэр зарцуулж чадах юм гэж асууна. За яваад үзчихий. Чи гэдэг завхарчиг штэ. Аха би угаасаа завхар штэ. дэлгүүр өстө төлөв юм биш штэ. За хамгийн зайлвал өрөвдмөр гэдэг юм уу да зайлв. Айгүй хэцүү ин урлагийнх нь мэдрэмж нь айгүй мохоо. Тий чаавс ганцхан сонирхдаг сэдвтэй тэр нь хайр. Хайрта эрос хайр. Тэгэл болоо. Хайр ч юм бол айгүй өргөн олон гоё хайр үед эрос хайр. Тэгээ солонгос киноны сонин эрот нөгөө юуны хайрын сценараа гэлдэг л. Та нар тэгвэл сонсдог дуу хайр. Йоо тэгээ бодохоор хөөх юм нэрээ ингэ мэдрэмжгүй л дээ зайлвал. юу яриад байгаа жинхэнэ торгон мэдрэмжтэй хүмүүсийг гэж байна. Үгүй мэдрэмжгүй. Ямар мэдрэмжтэй хүмүүс ганцхан төрлийн кино үзтий. Хайр гэл. Би бол киног одоо ингээл нэг кино эхлэхэд баг хэлээл өгч. Наадах чи одоо тэгээд өгөхөө тэрнтэйгээ уваад тэгээд. Тэгэл үзээлээ. Орой минь ямар сонио асуулт вэ нэ хүмүүс бүр харин манай хүүхнүүд бүр гайхаад штэ. Гайхаад байна гэдэг чи мэдрэмжгүй л хэлбэр л дээ. Хоёрыг нэ за хашаах мөөгөө өрөө солиороод байгаараа гинэ. Тий ингээл айгу мэдрэмжгүй байгаа байхгүй чи. Тий мэдрэмжтэй хүн чинь энэ дээр ингээл орж ирээл лаг аргумент гаргаж ирэх байхгүй. Үгүй одоо ингээд бодъё. За уранд зураачд тэгэхээр эмгтэй зураачд ер нь мэдгүй би мэдгүй. байхгүй хаа. Би нэг зураач мэдгүй. Нэг ч эмгтэй хөгжмийн зохиолч мэдгүй. За хөгжмийн зохиолч. Би тэгвэл ганц л юм хэлчихэх үү. За Ерөөсөө тэр за хамаагүй. За эмэгтэй зурагчдад гэвэл саран застрал байна. Ганц мэдэх хүн байна. За хамаагүй та нар тэр уран зохиол хөгжим яруу найраг заяа бүх юмаа тэгвэл ганцхан биднэрт зориулж хийдэг аахгүй юу? Үгүй штэ тэг ингээд мэдрэмжгүй. Тийм. Та нар хараа эмгтэй хүмүүс бид нар тэрийг чинь үзэж ойлгоод сонсдог учраас бид зөвхөн биднэрт зориулж хийдэг аахгүй юу? Тэрийгэд ядчих та нар өөртөө ойлгохгүй юм аа. Үздэггүй маа ядчих. зориулаад ах тоо. Тий зориулаад хийн. Яд тэрийг өөртөө үзэхгүй ээ. Хүй юу за
хүү лаглаг хөгжмийн зохиолчид дандаа эмэгтэй хүнд зориулж уран баримл хийдэг. Бүх уран бүтээл нь дандаа эмэгтэйчүүдэд зориулсан байдаг. Үгүй шүү. Эмэгтэй уран баримл хаана байгаа юм? Венерагаас өөр байхгүй. Дандаа эрэгтэй. Давид эрэгтэй уран баримл. Йоо ямар. Пета тэр чинь Есүс Христийн тэр чинь хараа ер нь бол эмэгтэйчүүд урлагийн заа нэг 20 орчим хувийг л эзлэн эмэгтэйчүүдээс идэв. Тэгээ үлдсэн нь илүү философи, нийгмийн түүх амар юм. Тэгвэл та нар биднэрт дээ шүү дээ. Та нар бол бичгээ тий урлагийн салбарыг бичгээ гэсэн байхгүй. Тэгвэл та нар хүүхдээ хараад өгч. Тэгвэл бид нар зураг хөгжим зохиох юм цаг өгч. Тэгээ одоо ганц аргумент яа супер аргумент ганц юм байл тий зайлал тий. Үш тэр чинь бол өстой манайс хамаагүй. Тэгээ бурхантайгаа зар байгальтайгаа заргалт. Тэгээ сара бид нар шүүгүнж гүйж ягаад эмэгтэйчүүдийг хүүхд гаргадаг болоод үгүй юу хэлээгүй. Гарах гээгүй шүү дээ. Хараад өгч. Бид нар тэр нөгөө хөгжим зохиох зураг цаг гаргаад өгч. Хүүхэд харсан ч гаргаж чадахгүй л дээ. Тийм. Йоо. Айгуул хүүхдээ хараад зураг гэсэн чинь муур зураас оож явлаа гэдэг чинь. Эсвэл цэцэг зураас оож явлаа гэдэг чинь. За би мөхөд чамд тэгвэл ганц юм зориулаад хэлчихв. Мэдрэмжгүй залууд эмэгтэй хүн ойлгомжгүй санагдтiin. За. Гүлдээ цаад эмэгтэйчүүд нь бид нарыг юусоо ойлгодгүй шүү дээ тий. Угсаа ойлгомжгүй та нар өөрсдөө ойлгох байхгүй. Өөрсдөө ойлгодог гэсэн шүү дээ. Тэгэхээр ч аргагүй шүү дээ. Яа чи хүн ойлгох юм те. Тий айгу чи ч гэсэн тэгсэн шүү дээ. Бид нар хаяач өөрсдөө ойлгодог. Өөрсдөө ойлгохгүй юм чинь яаж хүндлэг хүн ойлгох вэ? Харин мэдрэмжгүй хүмүүс бид нарыг ойлгодог байхгүй юу? Тэгэхээр та нар мэдрэмжтэй гэдээ өөрсдөө ойлгохгүй л шүү дээ. Юу яриад байгаа ойлголгүй яа дээ. Оо тийм үү? Тий ойлголгүй дээ. Юу яриад байгаа? За. Тий ойлгосон үний үгшил байл да. Юу яриад байгаа? Тэгээ удахгүй юу гэсэн үг. Хинэ хүүхэн шиг эмэгтэй өмц минь бужинлаа. Хүүхэн шиг шалчганаар гэдэг хэрнээ ясман дээр ирчүүд бас бүүн шалчих штэ. Яг тэрэн шиг л байх гэж юм заа. Тэгсэн чинь доор нь эрэгтэй өнгөнэ Батүлцийн мөхцөө. Гадуур гарахтаа эхнэрээ гараас нь сайн атгаж яваараа. Ян зүрийн дэлгүүр гүйж орчих гэдэг гэсэн гинэ. Гадаадд явахтаа тэр шиг байна. Яа. За дээрэс нь эмэгтэйчүүд айгүй нарцист. Өөртөө хайртай те. Үнэхээр би чаавас гэ аль өөрийнхөө селфиг аваалаа наваалаа тий. Хүн өөрийгөө хайрлаж ээж бусдыг хайрладээ. Бас нэг юу яриад аа тэгэлгүй яах вэ? Хамгийн нэгдүгээр өөрийгөө хайрладээ. Эмэгтэй хүн тэгжээж бусдыг хайрладээ. Одоо өөрийгөө хайрлаж селфи зураг авч байгаа юм уу те? Йоо. Тэр чинь селфи гэдэг чинь энэ чинь ерөөсөө хамаагүй. Өөрийгөө авж байгаа эрэгтэй өнөөгч байхгүй. Ерөөсөө эмэгтэйчүүд 99% нь өөрийгөө л авдаг нас. Тэгээ миний зургийг аваадаг. Та нар ээжтэй те тэгүүлээ штэ те өөрийнхөө зургийг селфидэж авах нь итгэл. Хүний зураг авч өгөх мэдрэмжгүй юм чи яаж өөртөө зургийг угаасаа селфи. Гомж байгааг л гаргадаг юм л та. Тэр чин тойрны тусгал нэр эмэгтэй хүн нэр яг тийм гоё мэдрэмжтэй зураг авдаг штэ. Тийм штэ. Цаг зурагчид эрэгтэйчүүд байдаг хөөхгүй. Тий бас яг тийм байт. Аюу хэцүү те. Аюу хэцүү яа. Яг нэг юм хурган зураг авдаг бахтай гар уцаа гоё тий эртэйг. Тэгтэл л тий. Таад бол позоо олигтой шиг аваа ганц мэдрэмжтэй өн поз авчдаг бацаа та. Поз биш үнцэг. Гэтэ ер нь бид нар бид нар өөрсдөө зургийг авахгүй яа тий. Үнэхээр ингээ гоё яваад байгаа юм чинь тэр гоё зургийг авахгүй яа тий. Тэгээ минийхэд хөрхөн шүү чи минь. Тэгэж ярахдаг бол эмэгтэй хүнийг бүр заяа ямар ч урлаг уран сайхан бүх юмд урлагийн бүтээл гэсэн байдгийн заяа. Та нар бол хараа зүгээр л урлагийн бүтээл гэнээс мэдрэмжтэй биш. Тэр ирчүүд тэр гоё та нарыг урлагийн бүтээл болгоод байгаагаас биш та нар мэдрэмжтэй урлагийн бүтээл болоод байгаа юм биш үү? Та нар тэгвэл штэ тий гадаа бороо орох цас орохыг мэдэрдэг юм уу? Тийм ямар ч мэдрэмж авахгүй гүлийгөө сууж яадаг үстэй. Бид нар бол байгалийн үдэгдэл хүртэл мэдрэмжтэй ханддаг. Тэр чинь мэдрэмжгүй хажинк мэдрэмжгүй юу? Яахсараа тэгдэ. Эмэгтэй хүнээс босод бүх бодгал эн чинь зүгээр л байгалийн үзэгдэл. Үзээгүй юм үзэн шиг гараад ингээд бороо орж ийн. Энэ одоо энэ дэлхийд мэдрэмж авахгүй. Өнөөдөр орсон бороо дэлхий дээр хэд бороо вэ? Яа. Ирчүүч ийм юм ярьж байна. Юу мэдрэмж мэдрэмж ухаан тулцсан амьд тахгүй юу? Та нар шиг бороо алд гарчгүйгээ. Манай хүүхнүүд гоё гэрлээ гоё хэлээ гоё хэлсэн шүү гэрлээ гэж ороод хаана гэрлээ юу гоё хэлсэн бэ? Хаана хэлээд
Юу ч гоё хэлээгүй. Хамгийн сайдаа үг тараад өгл гэсэн. Та насгүй ерөнхийдөө эмэгтэйчүүдээс болж зайн байлаа хийдэг, зураг зурдаг, дуу зохиож өгдөг. Та нарыг булааж авах гэж л тэгж Бид нар байх байсан бол та нар тэр хөглөгдөж онгодлогдож тэгж хөгжим яруу найргаа зохиож чадахгүй угаасаа. Гэхдээ одоо хараа зүгээр яг ингэ нэг дүрслээд хэлэх юм бол те нэг байгалийн чулуу заа юу. За Тэр чулууг хэн гоё болж сийлж тийм ээ. Урлагийн бүтээл болгох уу? Эрэхтэй хүн. Тэгэхээр та нар юу болох нь вэ? Тэр хад чулуунд. Андуур эмгтээчүүд ингэж андуураад байгаа байхгүй. Эмгтээчүүд зориулсан дуу шүлэг урлагийн бүтээл бий өгвөл бий. Гэхдээ энэ та нартай ямар ч та нарын мэдрэмжтэй чи тад байхгүй. Та нар зүгээр л объект натур. Тэрнээс ч та нар мэдрэмжээрээ тийм хийчихээгүү. Эмгтээчүүд мэдрэмжээрээ материал. харин хилээд ш тэр Материал гэдэг. хоёр ерөн дээр онгод орох морохыг мэддэм үү мэдгүй юм уу? За тэгвэл ингэ. Та нар тийм мэдрэмжтэй юм бол яагаад эрэгтэй хүнийг тэгж гоё, тийм гоё урлагийн бүтээл болгоогүй? Чадахгүй мэдрэмж авахгүй. Та насыг онголж хөглөж өгдөө ойлгож байна уу? Тэгээ та нар зүгээр материал авахгүй юу? Тийм онгод ч н орж зураг зурж дуу зохиодог гэдэг энэ мэдрэмжгүй үнэхээр энэ миний хэлээд аач ойлгохгүй юм. За тэгвэл тэгээд за тийм юм байж. Тэгвэл та нар яагаад мэдрэмжтэй юм бол ирчүүдийг ч гэсэн тэгж гоёор зурааж барайгүй. Тэгж хөглж өгч чадахгүй байгаа байхгүй юу? Оо за. Бид нар та насыг хөглөөд ингээд Хараа хөглөн гэдэг чинь мэдрэмжтэй болоод хөглөгдөд нь штэ. Тий. Мэдрэмжтэй болоод хөглөгдөд нь штэ. Энэ урлагийн материалууд ч одоо тэгээд аюу хэцүү. Шалгуудтай нөхрийг зохиод унгаач гасан гинэ. Гой. Тэр яра тэг ийм юмд гойга баярлж штэ. Нөгөө мэдрэмжтэй тансаг бүсгүйчүүд маань гой гэж. Намайг задуулахаар гой гэж. За одоо 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хайрлагчаар Mile Cosmetics-ийн албан ёсны нэрээр оруулж ирж байгаа. Нэв биеийн шингэн савн миний сэргийх цаг суурьтайгаар хамтран ажиллаж байгаа. Тэгээд мөнх бата чи нэвэр бие угахдаа хүртэл яадаг гэдэг ийм гоё тансаг биеийн шингэн савнаар тий бандаж угаашдаг өстэй чи. Энд чинь мэдрэмж. Энд чинь эдийн засагч ухаан. Хөө эмгөөс арайч бандаж угаахгүй. Угаачдаг мөн бандаж шинаас гоё нэрдэг байхгүй юу? Дараа тайз зогсож байгаа угаачдаг ахаа. Гоё арайч тэгэж энэ чи мэдрэмжтэй ямар ч хамаагүй. Энэ чи зүгээр л ухаан. Энэ чи сэргэлэн буюу аж ахуйч ухаан. Та нар яагаад аж ахуйч хүнийг ингэж муухайгаар хэлж байгаа? Ийм чи аж ахуйч байх хэрэгтэй. Бандажнаас гоё нэрч байгаа байхгүй юу? Амар гоё нэртэй гэж чи. Нэр ус тасарсан байхад за бараг чи дүмпэнтэй усанд ороход бол ямар ч асуудалгүй юм бэ. Зүгээр ингээд амар хөөс болж байгаа байхгүй зүгээр. Тэгэл зүгээр шүршүүрээр бол дорхноо арилал. Тэгэд байнд шүрл дорхноо алуулчихдаг. Тэр чи уснах хэрэглэн. Тэр их хөөч ингээд усаар доошо буугаад төрсөйхэн дээр нэвчээл тэгэл төрсөйхэнд гоё үнрээ өгөөл тэгэл явж байгаа. За аха нөгөө таны авч явсан байж тээ тий. Тэр чинь нөгөө хөлсөө гаргасны дараа байгалийн минерал юм далайн шавар давстай гэдэг байгаа штэ тий. Тэнгүүт хамгийн гоё нэр штэ. Яг ингээд хөдөлгөөн ямар нэгэн фитнес ч юм уу өглөө гүүч мүчээ ч юм уу тий. Би яг одоо усанд ормоор байна. Харин тийм ээ. Яг одоо ормоор. Тэнгүүт арьсны бохирдлыг гүн цэвэрлэхээс гадна хөлсөөр дамжин гарсан минералыг чинь нөхөж өгöd байхгүй эрдэс бодисоо чи бас амар гоё. Ямар ч гэсэн айгүй гоё сингэмдэг. Яг юу нэвэр угаасны дараа үнэхээр гоё сингэмдэг юм үнэтэй. За гоё үнэтэй. Мөнх бата чи утасны дугаараа хэлж чи хашаагшагч хэлж чадахгүй дээ. Чи яагаад наа үзий ядаад байгаа юм? Яа ингээд үнэ хүлэн зөвшөөрөх гэж нэрэ. За бүх майлдын дэлгүүрүүдээс аваарай. За миний сэргэх цав Нэвийн утас нь 80-88 3895. За дахиад нэг 80-88 3895. За ингээд мэдээж Mile Cosmetics-ийн бүх салбараас гадна бүх сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа тийм ээ. Ингээ яна өгнүүдийн нэвтрүүлгийн хамтран яригчаар Mile Cosmetics-ийн албан ёсны нэрээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт Нэвийн шингэн савн миний сэргэх цаг суурьтайгаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв хэлбитгтийн сэдв хэлэхээр жоохон уур байдаг юм. Хүүхдүүд яс юмн дээр мэдрэмжгүй штэ гэдэг сэдвээр ярьж байгаа. Сайн чи гоё хэлэлтэй. Чи ажиллаа хийлтэй. Энд чинь дахиад мэдрэмжгүй ингээд ажил эмхтэй хүн хоёроо ялгал та чи. Ялгал салах хэрэгтэй шүү дээ. Галошо тайл. За ирчүү зүгээр л хөлдөө төмөс гинэ.
Шээ харин эрэгтэйчүүдийг хөлдөө төмсөл гэдэг. Яасан юм дээр тэгвэл эмэгтэйчүүд илүү хөлдөө төмс юм бэ? Яагаад за ямар Юу ч би эхнээс нь зөндөл хэллээ шүү дээ. ёо Хин урлагийг бүтээж чинь Урлагийг бүтээж байгаа хүн мэдээ яагаад тоор яагаад ингэж түрүүнээс хойш урлаг гээд байгаа юм. Гэхдээ хамгийн мэдрэмж мэдэрч чинь л одоо тэр шүү дээ. Яа. Тийм мэдэрч чинь л урлаг уран сахаар шүү дээ. Мэдрэмж гэдэг чинь нэ штэ те. Ер нь бол тухайн ямиг одоо хурдан хүлээж авах чадвар байна уу те. Хүний ярьсан ямиг ойлгож гин үү гэдэг мэдгив чинь мэдрэмж штэ. Ер нь бол урлагийн бүтээл чинь түүч хамаагүй энд ер нь бол ингээ бодоод ирсэн. Юу шээ. Түүч хамаагүй гэдэг. Тэгэхээр урлагийн бүтээлийг тэгээд одоо юугаар хий? Тэр чинь угаасаа тэгэл хүн харах өнцгөрөө хараад ойлгох болохоор ойлгоод явна штэ. Манай лицад мэдрэмж хамаагүй. Эрэгтэй хүмүүс ерөөсөө хамаагүй. Пэх Ерөөсөө яа. хамаагүй. Чи ингэж мэдрэмжгүйгээ битээ ингэж баталчээ. Чи дэлхийн нийтээрээ биширсэн агуу урлагийг чийчээд урлаг хамаагүй л гэж. За би чамд ганцхан асууж юм мөгээ. За ганцхан юм асууж үзье. Чи баяр ёслоод үл их нэртээ мөнгө өгд юм уу, бэлэг өгд юм уу? Бэлгийг өгд юм уу, мөнгөний өгд юм уу? Мөнгөний өгнө шүү дээ. За энэ маш том нотолгоо заяа. Эмэгтэй хүнд бэлэг өгч мэдрэмж авахгүй. Мөнгө зөнгө өгдөг ч. Бэлэг өгнө шүү дээ бас. Тэр чи мэдрэмжийг ямар хамаатай? Хүү хамаатай хамгийн Мэдрэмж мөнгө аль аль нь өгөхгүй бэлэг яах вэ? Гэхдээ эн чинь бүр торгон мэдрэмж гинэ. Тий, маш нарийн торгон мэдрэмж авахгүй юу? Мөнгөөрөө дуртай юм аваарай гэдэг чинь. Яа, яхаа. Үгүй энэ ч бол бараг доромжлол авахгүй юу? Мөнгө өгнө гэдэг чинь доромжлол авахгүй юу? Чи одоо мөнгө авахгүй юу? Бэлэг чинь таалагдахгүй л яах чамд өгсөн бэлэг чинь. Харин чи үнээр мэдрэмжтэй залуу бол таалагдтал нь бэлэг авах хэрэгтэй байхгүй юу? Та нар ч өөрсдөө ойлгох гэсэн шүү дээ. Йоо чи их нэртэйгээ хэдэн жил амьдарч байгаа тэр хугацаанд бас мэдээж тодорхой хэмжээгээр мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр чи мэдрэмжгүй л байна гэсэн үг. Одоо олдод эхнэрээгээ юу сонирхдаг мэдэхгүй байна гэдэг чинь. Мэдэн шүү дээ. За юу вэ? За бэлэн тэгвэл чи Шил эцэсгэн дуртай. Айгу гоё үнэртэй. Тэгээ би авч өгдөг. Ахаа яг чи мөнгөний өгдөг гэж хэлсэн. Би чамаас би лил эцэсэг би лил эцэсэг мэдэж шүү. Лилигээд ийм том далбайсан цагаан авчтай гоё үнэртэй эцэсэг үү тийм. Дөвдөг. Чи бүр ингэж бүр шаран хөдлөөд байна бүр. Чи бүр. тэгвэл миний ихний асуусан асуултанд бэлэг өгдөг гэж хэлэх нь яасан? Өдөр чинь тэгж хэлээгүй сте чи. Бэлэг өгнө, мөнгө өгнө. Гэтэ мөнгө өгөх чи илүү торгон мэдрэмж өгөхгүй. Үгүй энэ бол доромжлол. Харин ч эмэгтэй хүнийх нь оршихуйг нь хөндлөж байгаа юм. Чи дуртай юм аав. Тэрнээс биш таалагдахгүй юм өгчөөл миний бэлэг таалагдж гинөө. Тэгэхээр яах вэ? Нөгөө эмэгтэй хүн зайл бол таалагдахгүй бэлгийг нөхцөн байдаг. Таалагдж гинөө гэж асууж байгаа чинь чи өөрөө мэдрэмжгүй заяа. Яагаад явгсуугийн чи тэр ихнэрээ мэддэг байж таалагдах бэлгийг авч өгөх ёстой байхгүй юу? Энэ ашигыг хүүг гаргачих юм. Ямар ч хэрэггүй нэг хүн энэ цугаадах юм. Маа аауг тэгээд өгчих ёстой юм байна те. За өнөөдөр одоо 17:31 минут болсон яг цаг мөчид манай шоу эфириотаас 77 38 83 утас маань нэглээ. Хэрвээ та гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн дугаараар холбогдорой. За хүүс харгалзахгүй ороод ирээ. Юунд ирчүүдийн тухай ярихгүй шүү маргааш ярина. Бүгдээ ороод ирээрээ. За эхний сонсогч 90-с 10 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Янжил радио. За ороо минь. Байна ороо минь. За ороо минь. За ороо минь дээ. Танихаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү мэдрэмжтэй вэ? Эрэгтэйг нь ярихгүй эрэгтэй маргааш ярина. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд урлагийн мэдрэмж гэдэг юм шүү дээ. За би цогоо үргэлжлэё. Эмэгтэйчүүдийн мэдрэмжний тухай. За. За. Эмэгтэйчүүдийг бурхан бүтээхдээ төгс бүтээсэн. Үнэхээр эмэгтэйчүүдийг төгс бүтээсэн. Гэхдээ эмэгтэйчүүд тэрнээсээ цааш нэг их хөгждөг. Эрчүүдийг бол бурхан парваш юмуд бүтээсэн. Гэхдээ тулсан мэдрэмжтэй төгс хөгждөг хүмүүс. Заагүй цаа. Яа. Эрэгтэй бол цаашаа хөгжөөд идэг багтан шүү дээ. Хөгжих хэрэгцээтэй. Илтээдээ. Яа. Эмэгтэйчүүд бол зайл бол анханасаа тулцсан юм байна л да. Тэгээ цааш одоо л ойлгосон шүү дээ. Яагаад айгуу гоё. Би нэг юм ганцхан юм хэлчихв. За яг энэ дээр шүү дээ те. Эрчүүд том болсон хойноч гэсэн хүүхчиг байгаад л байдаг. Тэр хөгжөөгүй гэсэн. А эмэгтэй хүмүүс харин бүр илүү хөгжиж, илүү ойлгож насандаа өөрөөр амьдардаг. Хортой эмэгтэй нэг ондоо, гуштай эмэгтэй нэг ондоо. Тэгэл эмэгтэйчүүд орлогтой гэдэг юм л тулцсан болохоор. Тий, яг үнэ хараа. Яг 10-д 18 хүртэл бол эмэгтэйчүүд актер, эмэгтэй хүүхдүүд актер гэдэг те. А тий бие хөгжил тийм. Тий, актер гэдэг тий. 2 жил дотор хүүгүүд тий гүйцэл ирдэг шүү дээ. Гүйцэл ирдэг шүү дээ. Амар болдог шүү дээ. Йоо. Тэр чин зүгээр л өсөлтийн процесс явагдаж шүү дээ. Биш ухаан ч гэсэн. Тэгэнгүүт одоо чинь хамгийн их залилуулдаг хамгийн гинэ хүмүүс эмэгтэйчүүд.
Тэ ер нь амар ойлгомжтой юм дээр итгэцэл тавьж байгаа. Тэр чин кино хонгор итгэмлхийтэй болж байгаа болохоос энэ ямар таалмаатай. Тий шүү зөв. Кино хонгор. Гинэн хонгор тий шүү. Би хүлээн зөвшөөрнө. Гинэ хонгор юм байгаа. Тий. Тэгээ хуурдчихж байгаа мэдэрч чадахгүй шүү дээ. Бас л тий гинэ хонгор юу гэсэн үг вэ чи? Тэр чин сэтгэлээсээ дурлчаад байна. Энд чинь романс залингийн тал дээр эмэгтэйчүүд чин сэтгэлээсээ дурлаад байгаа хөө. Ким хөргөн гинэ хонгор. Үгүй тий мэдрэмжгүй тий. Яа. биш чи зөвхөн дурлах дээр биш шүү дээ. Дурлцсан бол ойлгоно. Тэр дурлцсан бол үнэхээр дурлцсан бол харин дурлаад тэгээд дурлаад муусаа балиар заван залуучуудад ажиллуулад байгаа байхгүй юу? Манай охин гэхэд заяа одоо турна гэлж баах юм аял ирдэг. Бүгдэнд нь итгэдэг шүү дээ. Энэ яг үнэн гэх. Тэр чи одоо дурлцсан хэрэг болж байна. Чи хин нэг гогдод шүү дээ. Худалдаа авалтууд нь бол тий. Харин тийш дээ амар шүү дээ. Йоо. За дараагийн сонсогч. Тураад кофе гэж би одоо сонссон дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бэнэ орой минь. Орой минь. Орой минь. За эмэгтэйчүүдийн мэдрэмжний талаар та юу хэлэх вэ? Мэдрэмжтэй за би хэлээд гэж гэлээд би нэг гой жижиг бэлгэнд үгүй. Нэг машин бэлгэнд үгүй. За ажил авахгүй. Өөрөө сонго. Гэрлээ нэг ингэ чи бас энэ ч одоо оноо алдахгүй л даа. Жижиг үгүй. Нэг машин бэлгэнд үгүй. Ажил авахгүй. Үгүй та би таныг танихгүй штэ тий. Би таныг танихгүй учраас цэцгээл авна. Ажи машин авахгүй юу? Авахгүй юу танихгүй нэс тийм том бэлэг авах юм. Ажи машин аваад тодлоо. Үгүй. Уучлаарай. Өстөө үгүй. За тасалц. Өөрөөр тасалчдаг гинэ. Ийм мэдрэмжгүй тийм машинаас татгалцлаа шүү. Намайг машиныг аавна гэж хэлнэ гэж бодсон юм шиг байна. Тэгэхгүй штэ. Үгүй эн чинь мэдрэмж авахгүй юу? Би өөр танихгүй нэс машин авах вэ? Би яг хэлэл үзэхгүй яасан. Үгүй болохгүй хаа. Хэлэл үзэхгүй яасан. Ийм мэдрэмжгүй. Чи ингэ чи цаашаа явах хэрэгтэй болсон байхгүй юу? Тэгээ зүгээр авахгүй гэж болно зүг. Тэгээ машинаа навъя тэгээ юу гэж. Зүгээр танихгүй надад машин өгөхгүй л ахгүй. Цаанаа нэг юм. Үгүй шүү дээ. Өгж юу гэж яагаад өгөхгүй. Үгүй. Тий. Толтол явахгүй тий. За одоо 17 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран яригчаар махмахан бүтээгдэхүүн өдрөлөгч 22 жилийн түүх сэтгэлээ шингэн гисүрээтэй Трансред компани гахаа утсан мах хамтран ажиллаж байгаа. За. Наяд сүлөө. Биш. Яагаад аа бэ? Трансредийн гахаан утсан мах. Шахуур нэг мэдрэмжгүй шүү дээ. Гахаа утсан мах ярьж байгаа нагets гэх шиг. Трансредийн наяд ус байдаг шүү тий. Байгаа хаа. Угаасаа одоо 22 жилийн турш бүх төрлийн махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэж штэ хаа. За яг Оросоос эднийх тэр гахаан махныхаа одоо бэлтцийг буюу түүхий гахаан махан Орос улбаны улсаас яг органик тэжээлээр тэжээгсэн ийм амтлаг шимт тэжээлтэй гахаа. Нэг үгээр хэлэх юм бол гахаан утсан махны материалын тэгээд энэ чинь 22 жилийн турш гахаан махыг яаж илүү гоё болох вэ? Тэр Орос технологиор гахаан махыг одоо утаж гоё амттай болгодог байх нь байна. Тийм байна. 20 онд л эхэлсэн биш 2000 онд тийм байна. За хата утасны дугаар хэлээд өгч би ингэ гаргаж байгаа. За 7711 75 тэг 2 гэсэн утас байна. 7711 75 тэг 2. За ажлын өдрүүдээр хүргэлт нь өглөө 8-аас орой 20 цаг хүртэл байдаг. Тэгээд манай нөгөө баска штэ биш баска нэг бод цэцэг. За. Тэгээд тэр бас юу яасан юм бэ? 5 дахь өдөр захиасан чинь цэцэг гэдэг чинь юм бэлээ. Орон нутгийн цаг дээр бүр атаас. Ийм мэдрэмжгүй. Агуу энэ үл мэдрэмжгүй биш ээ. Биш мэдрэмжгүй. Хинэггүй төдий чинь л дээ. Тий хинэггүй төдий чинь л дээ. Өөрт нь хамааралгүй юм аа сонирхдаггүй нэг юм. Тэгээ юу яасан гинэ? 5 дахь өдөр захиалсан гинэ. 1-р өдөр авахаар тэгээ яг 1-р өдөр ингээд гахаа утсан мах нь ирсэн гин. Тэгээд бас эдсэн гинөө. Тий эдсэн гин. Тэгээд үнхээр гой санагцсан. Тэгээ бас нөгөө бууз бааш захиалсан байна. За. Бууз бааш захиалаа. Бууцаатай бууз нь эдсэн байна. За. Бүр шив дотор мах байхгүй зүгээр л бууз. Тэр бууцаатай бууз нь ямар үнэтэй нэр марчнаас. Та гараад баццгаас. За. Бүр хов бацж. Чи нэг нийлээ хов бацхгүй байсан юм дээ. Гоё шүү дээ.
ашигаа тэд гэж хэлсэн шүү дээ. Тэрс тань сонио. Айгу гоё юм бил шүү дээ. Юмны ширхгийн үн мэдгүй маа суусаар яхаа. Яасан тэрийн шилхээр зардаг юм болж байна. Килограммаар нь зарна. 1 кг үнийг мэдгүй. Чи тон орон захиад юм байна те. За тэгээд юу ярьжсэн бэлээ? Бууз ширхэх тухай. Бууз ширхэх тухай. Гэрлээ бол буузыг ширхэхээр навдгүй гэсэн. Чи юу бууцтай бууц гэж тэгээ хүргэлтийн талаар ярьжсэн шүү дээ. Тэгээд нэрийн барааны дэлгүүрүүд нь болохоор зэрэг нарны зам дагуу нэг байгаа. Тэгээ нүүдэн нь болохоор зэрэг Темсийн тэнд цагдаа хотхны тэнд байгаа. Тэгээд тэнцээ чинь бүр үйлдвэр нь байдаг гэсэн шүү дээ мөгийн. Тий, үйлдвэр нь 850 эсрэгтэй юм байл. Trust Trade компани өөрөө. За тэгээд нэрийн барааны дэлгүүрүүдээр амралтын өдрүүдээр өөрчлөлтөөр ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн төгс сэтгэлээр шингэн гисрэтаар Trust Trade компани гахаа утсан хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ирчүүдийн хэдхэн хувинд мэдрэмжтэй тэр хэсэг нь гоцгой дуран бүтээл туйраад төмс хідээгээ чирж яваа штэ гэдэг. Гой яг үнэ нэрээ те цөөхөн лээд ш чаас. Цөөхөн биш л дээ. Тэгээд тэр цөөхөн идээрээ бас энэ манай энэ хоёроос төрийн ярьчжээ урдаа харгаад байгаа байлаа. Тэр цөөхөн ид чинь бол зүгээр алдартай ид байхгүй. Тэгээд одоо ингээд бодлоо дандаа эргэтэй тоогооч. Эргэтэй эмч, эргэтэй тийм юм, эргэтэй юм. Цөөхөн биш шүү дээ. Дараагийн сонсогч 88 22 дугаартай сонсогчтой. Эргэтэй найруулагч, эргэтэй жүжигч юм. Амжилт радио. За ороо мэд. Байна. Байна уу? Байна. сайн байна уу? За ороо минь дүргээ. Ороо минь. За эмэгтэйчүүдийн мэдрэмжний талаар. Мэдгүй ууг нь мөгийн яриаг сонсох хүртэл уг нь мэдрэмжтэй гэж боддог байсан. Ер нь бас гомдсон. Нэрээс эмэгтэйчүүд ер нь мэдрэмж муутай юм шиг санагдчихэв. За би тэгвэл танаас ганцхан юм асуучих уу? За та тэгвэл зураг зурч чаддсан юм уу? Зураг зурчаа? Тий. Ямар ч юм ихнэрээсээ идэл зурж байгаа. За тэгвэл шүлэг чаддсан юм уу? Одоо тэгвэл газ дөрвмөр зохиод хэлчихье. Буцаагаад өөрөөс нь асуу. Би чадна. Шинээр би холын одыг дөрнө. Мөрөөдлөн хүлээн мүстэйгээд аниргын гэгээн дууснаа. Ийм аялдан бодохоор сэтгэл минь нэгэн дэвтээд иржүү цагийн тухай асрууланд бол За яд бата. За тойл тийм л мэдрэмжтэй бол харин за тэгвэл та шүлэг өшч. Хари. Энийг хин зураг авна шээ. Өөрөө хараа одоо харин энэ дээр л юу заяа. Ирчүүдэд саяны уншсан залуугийн шүлэг амар гүн шүлэг байгаа ч тээ. Ер нь тийм. Хүүгээ үлдээгээд би алсгоол. Эмэгтэйчүүд одоо гэрлээ уншаа. Хайр минь тэгсэн чинь хайр минь аврын бороо яасан хайр минь. За би тэгвэл доорт өөрийнхөө зохиосон дөрвөн мөртийг хэлээ заяа. Энэ дээр тэгвэл анализ хийчих. За чи хийчих. Би яах вэ? За сонс одоо заяа. Хүүхэн заяа даллаж чинийх болсон намар. Шүүдэр талыг санагдууллаа. Би тэгэхэд өөрөө бэр цэцэг болж чамд очоод гуниг дааж хатсан ганц новч болоод буцсан болсон. За энэ дээр анализ хий. Юу гэж ямар утгаар илэрхийлж байна. За илүү гоё чи өргөн шүлэг уншилтаа. Яагаад ганцхан хайр ганцхан байдгүй байхгүй юу? Дөрвөн мөрдөд айгүй их юм багтсан байгаа. Мөн бата. Тэгээ бодчих. Тийм байна. Ороо хайраас өөр юм сонирхолтой. Эмэгтэйчүүдээ амьдрал ямар өргөн билээ. Ямар гүн гүнзгий билээ. Ерөөсөө л ганцхан хайр. За тэгвэл хайргуу дуудаад өгч. За ганц хашаах дуудаад өгч. Ганц хайргуу дуу. Би дуулж чадахгүй мэдэрэж. Хараа хүний эмзэг сэдвээр оролдох юм а тий. Одоо чинь харангийн дуунууд тий амьдрал гэдэг дуу байна. Амьдрал тий. За дуултаа мөн хатаар дуулаад дуулж чадах. Дуулж чадахгүй. Хоёр амар торгон мэдрэмжтэй гэдэг байгаа өстэй өөрсдийгөө. Мэдрэмжтэй байлгүй. Ганцхан хайрыг ганцхан сонирхдаг сэдвтэй. Тэр нь хайр. Дуун дээр хайр, кинон дээр хайр, тий шүлгэн дээр хайр. Нэр ингэ би асуусан. Өөддөг юм хайраас. Юу гэсэн үг? Ганцхан сэдвээс гол нь өөддөг юм уу? Та нар тэгвэл дан ганцхан. Та нар ягаад үхлийн тухай? Ягаад та нар ганцхан секс бодох. Амар олон бодно шүү дээ. Би бохны тухай бодно, үхлийн тухай бодно, нийгмийн байгууллагын тухай бодно, түүхийн тухай бодно. Тэгээ бид нар ч гэсэн адилхан бодож байгаа. Яг бид ганцхан хайр боддог гэдэг байгаа юм. Тэгээ бид нар дээр нь секс. Тийм үү. Тэгээ ягаад дандаа хайрын тухай кино үз, хайрын тухай дуу сонсдгийг. За чи тэгвэл хайргүй яг амьдралын гүн гүнзгий философийн тухай гоё дуу нэрлэлтэй дуулахгүй л дээ нэрлэлтэй. Миний Монгол морь. Гой шүү. Настайгаа нос Монгол морь. За.
Үнэхээр өөр юм боддсон байх шүү. Чи одоо Монгол морныхын тухай бодно гэдэг чи юу байдаг чи бас. Сайхан Монгол морь нэ. Яг. Яас. Яа, хин догс манай ундрмаас амар гоё дуулдаг шүү дээ нэрээ. Яа. За дараагийн сонсогч 95 85 дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За мэн үү. Арамын. За. Арамын. ийм мэдрэмжгүй 2 удаа мэдээд байгаа хгүй. Сайн байна уу гэсэн бол болоо. За эмэгтэйчүүдийн мэдрэмжийн тухай та юу хэлэх вэ? Товчхон. За ер нь бол өөрсдийнхөө тухай л одоо яриад байдаг шүү дээ. Ер нь бол ингээд мэдрэмжийн одоо шаардлагаа одоо хүнээс мэдрэмж нэхээ одоо нэг би одоо чинь миний ямар байгааг чи мэдрэх ёстой ч гэдэг юм уу те. Одоо нөгөө хүнээс мэдрэмж нэхээд байна. Тэгээ өөртөө болохоор нэг ямар ч мэдрэмж байхгүй гэж байна. Жишээ нь Одоо юу гэдэг одоо ингээд чи надад одоо юу гэдэг нэг ийм дээр ч юм уу халамж тавихгүй байх гэдэг юм уу те. Халамж би одоо нэг чи нэг эмэгтэй хүн хангалттай тавьсан байгаад байгаа шүү дээ. за. Тэр юм одоо чи шууд мэдрэхгүй байсан ч гэсэн алсаараа ч мэдрэгдэх одоо очиж байгаа байхгүй халамж нь өөрөө. Тэрийг нөгөө нэг мэдрэхгүй ерөөсөө мэдрэхгүй авахгүй гэсэн мөртлөө нэхэд өгдөг. Тэгээ одоо сая гэрлэгийн уншиж байгаа шүлэг гэхэд одоо юу гэдэг нь те өөрсдийнхөө тухай яриад байгаа даа. Тий. Одоо юу гэдэг би инглээ би тэглээ бид нар ингэж юм. Би чамд очлоо тий ганц навч боллоо. Хөөе тэр цаана нь тэгээд намайг навч болгоод буцаагаад байгаа нэг хүн байгаад байгаа сте. Навчаад байгаа яа. Цэцэг багт нь авчаад буцаагаад гацсан навчаад буцаагаад байгаа нэг хүн байгаад байгаа сте. Яа ингэж ярих юм. Хатсан навч гэдэг нэртэй болно шүү. За баярлалаа. Хүш саяста гоё ярьсан энэ дээр тэгж штэ. Анх цаа эренцэнд орж гэдэг юм тэгж штэ. Сайхан Монгол морь чинь цаашаа амрах хоёрыг учруулсан гэж явчихтэ. Тэгээд харин доолайчдаг. Морны дууч гэсэн хайрлага болоо шүү дээ. Тий амраг хоёрыг учруулсан ингээд явчихдаг. Энэ мороор амрагдаад очдаг. Яг бүүснэ үл гаршиг. Яаж ийж байгаа л хайр дурлал руугаа яваад орно. Хөөе манай мөнхөө ч харин хаач ч амар хөөрхөн мэдрэмжтэй юм шүү. Харин эрэгтэй юм чинь задчихад. Харин эрэгтэй хүн аа. Хоёроос хамаагүй дээр юм байна. Тийм бага. Нас биед хүрснээр шүлгээр хэлсэн байна штэ гинэ. Ийм хоёрыг бодвол мэдрэмжтэй байна. Харин эрэгтэй хүн л ингэж хэлнэ шүү дээ. Эрэгтэй хүн мэдэрч дээ тий. Мэдэрч дээ. Йоо за ингэнэ. Энэ дугтдээ саяны тэр Монгол морь гэдэг дуг болж тий. Хөгжмийн зохиолч нь яруу найрагч нь эрэгтэй шүү дээ. Тий. Тэгэл эрэгтэй хүн ч гэсэндээ явж байгаа л амраг хоёрыг учруулчихж байгаа сте. Яг хөө хүүхнүүдэд зориулчихж байгаа юм л та. Тэг хүүхнүүд гол нь хүүхнүүд тэрийг зохиохгүй юм л да. Хүүхнүүд яага биднийг тийм гоё болгоогүй байна. Наа хоёр чинь лоохгүй штэ гэрлээ мэн гинэ. Хата лоохгүй гэдэг үг лоож гинөө. За ер нь барагцаа алдчихж байна. Ирчүүд угаасаа хүлдүү шүү дээ, мэдрэмжгүй гэж энэ дэмрэл гэдэг хүн. Мөгийн анализ хийж амжихгүй гинэ. Юуны анализ вэ? Саяны шүлгэн дээр би ийм зүгээр ганцхан төрлийн юм дээр анализ хиймээргүй байна. Ойлгомжтой. Угаасаа л тэгэл яваал цаашаа хайрлуул очиж шээ. Саяны эртээгийн шүлгийг гоё л доо тэр чинь. Саяны шүлэг уншдаг залуу бид нарыг аварлаа шүү дээ гэж энэ ирчүүд шижир алт тэгж байна. За энэ голын шар цамцтай нүдний шилтэй буржгар үстэй залууд хандаад хэлий. Салиураад гараа гэнэ. Тэгээд хайраас өөр юу сонирхуулмаар байгаа гэж байна. Уг нь ороод л нэр сонирхох юм өмнөхөр өчнөө юм байна. Өстө үе түмэн байна. За санд асуулгын хариу гарсан. Санд асуулгын хариу гарлаа. За аль нь илүү мэдрэмжгүй вэ? Ирчүүд Ад нь ирчүүд мэдрэмжгүй гэдэг дээр 64% буюу 224 хүн сандаа өгчээ. Тийм ээ. Би нэмэгдээ 65% болов. Наад чинь дандаа эмэгтэйчүүд сандаа өгсөн байна. Эмэгтэйчүүд мэдрэмжгүй гэдэг дээр 126 хүн буюу 36% сандаа өгчээ. Тэгвэл тэгээ та нар ирчүүд чинь нэмэгдээд ороод ирэх нь яасан? Мэдрэмжгүй болохоор орж ирэх байгаа байхгүй юу? За ингээд санд асуулгын хариу гарсан. 64-36 таагаар манай талд дийлсэн. Бүр ингээд тэмцэлт
Уг нь юус тэмцэлтэйг үнэс чинь ингээ шууд л ерөөсөө ингээл тэмцэлсэн манай тал яасан ялаагүй болоод явчихлаа. Тэгээ ганц эмэгтэйгээ ингээд өөдөөс нь харуулж суулгачаад тэгэнгүүтээ те эмэгтэйчүүд мэдрэмжгүй гэдэг ингээд чичрээд дайрчиж байгаа байхгүй бүр. Гүг тэгээд тэр чинь үний юм аа уг нь хүлэн зөвшөөрчвөл уг нь амрал та. Тэгээ зарим юм дээр мэдрэмжгүй шүү. Тийм ээ мэдрэмжгүйгээ хэлсэн бол би тэр зогсчихсан байхгүй. Чи мэдрэмжтэй гэж зүтгэж байгаа чинь. Гэрлээ бас амар шартаа маяна. Тэгээ би яах юм? Тэгвэл ингээд бүр нэвтрүүлэг эхлэнгүүд дуусчих байсан юм уу? За. За энэ ингээ нөгөө маазардаг нэвтрүүлгийг ер нь хүмүүс манайхын жоохон ойлгоорой. Ингээ нэг уг нь зүгээр л маазарч ярьж байгаа. Тэгсэн чинь тэгээд сүултээ зарим хүмүүс үл яг ингээд бүр ууралж орж ирээд байна. Тэгж байна. Тий ууралж орж ирээд. Энэ чинь гуруулаа бид гурав чинь маазраал ингээл яриад байгаа шүү дээ. Тэрнээс биш энэ дээр ингээл үнэхээр ингээд ууралж орж ирээд байвал бас. За Улаанбаатар хотод 17 цаг 48 минутаас энэ хүрээд 2022 оны 6 дугаар сарын 29-ний лав гарагийн Яна хүүхнүүдийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран яригчаар Trust Radio-ийн гахаа утсан мах за мөн 23 жилийн түүхт нээ биеийн шингэн савн миний сэргэх цаг сураатаар хамтран ажиллаа баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trust Radio-ийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Trust Radio нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 77.1 75.2. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги дэлхийн монголчуудын эмжил радио 88.3